Зэний гэсэн бол одоо нэлээд олон хуулийн төсөл дээр хамтарч ажилласан. Тэр дотор хоёр байнгын хороонд голцоо ордог. Тэр нь бол манай аюулгүй байдлын хороонд нэг хэсэг хамт ажилласан. Тэгэхэд бол хөлийн хууль, гадаадын иргэдийн эрх зүйн байдлын хуулийн дээр голж ажилласан. Бас хууль зүйн байнгын хороонд нэлээд олон жил ажилласан. Гэмт халдлагаас тэмцэх тийм байгууллагын тэргүүнээр ажилладаг байсан. Тэгээд одоо энэ авилгын хууль коррупц гэдгийг яаж орчуулах вэ гэдэг авилгын хуулийн одоо бол автор нь бол манай зэний гишүүн байхгүй. Авилга гэдэг үгээр орчуулна гэдэг ингээд авилгалга юм уу, авилга юм уу гэдэг ингээд өөрөө хэлний хүн учраас тэр хуулийг одоо анх одоо төслийн босруулсан. Мөн одоо Монгол бичгийн үндэсний одоо хэл бичгийн хөтөлбөрийг одоо олж ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж исэн. Ингээд зэний гишүүний орсон хуулиуд бол олон байгаамаа. Би бол 20 гаруй хуулийн дээр санаа оноогоо хэлж яг одоо ажлын хэсэгт нь орж ажиллаж ирснийг би тодхон санаж байна. За ингээд тэр зэний гишүүний улс төрч, зэний бол улс төрч хүн. Улс төрийн хувьд бол ямар их үүр гүйцэтгсэн 1990-ад онд Монгол тухайн үеийн нэрээр Монгол Ардын хувьсгалт нам энэ Монгол ард түмний захиалгаар бий болсон энэ нам Монгол улсын тусгаар тогтнол хөгжил дэвшлэлийн баталгаа болж ирсэн. Мөн одоо 90-ад оноос хойш шилжилтийн энэ хүнд үед Монгол ардын намыг одоо байр суурийг бэхжүүлэхэд зэний аксны оруулсан хувь нэмэр бол үнэлж баршгүй их юм а гэж бас үздэг. Дээр нь одоо зэний бол сургууль хүмүүжүүлэгч, соён гэгэрүүлэгч хүн. Өнөөдөр энд бас бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн улсын их хурлын гишүүн болсон зэний аксны маань найз нөхөд, гэр бүл, үр хүүхэд, нутгийн зам олон та бүхэнд бас нийслэн сэтгэлгээ талхснаа илэрхийлье гэж. Манай зэнийгоо бол бас их тийм тод дүр төр хүлдээсэн ийм хүн байгаа юм. Зөвхөн Төв аймгийн асуурж асан нийгмийн зүтгэлийн доторч биш, ерөөсөө Монголын улс төрд өөрийнхөө тийм тод мөрийг үлдээсэн улс төрчөө гэж. Энэ хэд хэдэн шинжээр бол илэрдэг. Нэгдүгээрт бол тухайн хүний тэр шулуун шудраг зан чанарын асуудал. Тэгээ өнөөдөр Монголын улс төрд хамгийн их өгүүлэгдэж байгаа зүйл бол шулуун шудраг байх. Энэ зан чанар бол Монголын улс төрд маш их өгүүлэгдэж байгаа. Монголын улс төрийн намуудад ч Монголын улс төрчд маш өгүүлэгдэж байгаа ийм зан чанар байна. За хоёрдугаарт нь бол өнөөдөр бол маш олон ийм попууд бий болжээ. Маш олон хуурамч дүртэй эх орончд бий болжээ. Хүн болгон би эх орондоо хайртай гэж өөрийнхөө өчүүхэн жижигхэн ашиг сонирхлыг эх оронч гэсэн дүрээр халахалдаг. Өөрийнхөө өчүүхэн төдий улс төрийн ашиг сонирхлыг би эх оронч, би энийг хийх гэж байна, би тэрийг хийх гэж байна гэсэн үгээр халахалдаг болсон үед манай зэний гишүүн асантай адилхан ийм улс төрч, ийм одоо фигүр, улс төрийн фигүр үнэхээр дутагдж байгаа маа. Барууны улмаас үер болсон энэ төрөл барьсан байна. Өөрч өгүүлэхгүй болохгүй байгаа. Улсын их хурлын гишүүн өнөөдрийн комиссийн дараа цөөнх байсан 4 жил бид маш хүнд байсан. төрнийг радио сонсож чинь нэг тийм цэцэн цэлмэг